Монгол орны эдийн засагт уул уурхай тэр дундаа нүүрсний салбар онцгой чухал үүрэгтэй. Энэ их ачааг нурундаа үүрч яваа Монгол инженеруудын ажил үйлстэй танилцж, нүүрсийг ирж хаах, ашиглах, олборлох явцад ямар үе шатуудаар ямар технологийн шийдлүүд байдаг талаар энэ удаагийн дугаараар та бүхэндээ танилцуулна. Манай орон 1949-1970 оны хооронд нүүрсийг үйлдвэрлэлийн аргаар ашиглах чиг хандлага руу шилжсэн билээ. Харин нөөцийг тодорхойлох нүүрсний коксжилт геологийн үнэлгээг орчин үеийн маягаар 1960-ад оны сүүлчээс хийж эхэлсэн. Өнөөдрийн томоохон ордууд болох 5 толгой энэ чойр орчмын нүүрсний тухай судалгааг 19-20 дугаар зууны зааг дээр орос судлаачид хэвлэж байжээ. 20 дугаар зууны турш Монголын бараг бүх аймагт ил аргаар нүүрс олборлож орон нутгийн түлш эрчим хүчний хэмжээг хангасан байна. Монгол улсын нүүрсний үйлдвэрлэлийн хэмжээ 1990-ад оноос хойш 2004 оны хүртэл ерөнхийдөө нэг хэмжээнд буюу зөвхөн дотоодын эрэлтийг хангадаг байсан. Харин 2004 оноос эхэлж гадаад руу экспорт хийж эхэлсэн нь нүүрсний нийт үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлсэн байна. Нүүрсний олборлолтын тухай ярихын тулд геологийн тогтоц нөөцийн үнэлгээнээс эхлэх хэрэгтэй. Тэгвэл нүүрсний ордын нөөцийн үнэлгээг хэрхэн хийдэг вэ? Нөөцийн кондиц гэж юу вэ? Тэр талаар нэг жоохон тайлбарлаад байна. Нөөцийн кондицийн үзүүлэлтүүд бол улс орон болгонд бас өөр байдаг. Манай Монгол улсын хувьд бол саяхны хүртэл бол ерөөсөө Оросын холбооны улсын одоо хуучин зөвлөлт холбоот улсын гэж ярьж байсан тийм ээ. Тэр кондицийн үзүүлэлтийг бол одоо энэ ордуудын нөөцийн тооцоонд бол авч ашигладаг байсан. Тэр нь юу вэ гэхээр одоо жишээ нь нүүрсний ордын хувь жишээ татаад ярихад одоо нөөцийн тооцоо хийхдээ одоо үр ашигтай балансын буюу үр ашигтай олборлож болох нүүрсний давхаргын хамгийн бага зузааныг 2 м-ээр авдаг гэсэн байна. Одоо сүүлийн үед яаж өгнө гэхээр ерөөсөө 0.60 см хүртэлх. 60 см түүнээс зузаан нүүрсний давхаргуудыг бол бүгдийг одоо үр ашигтайгаар олборлож болно. Тийм учраас нөөцийн тооцоонд оруулъя. Стандарт ангиллуудаа бол наривчлаад энэ маань мэдээж одоо нөгөө тухайн үеийн техник одоо уурхад ашиглаж ирсэн техникүүдийн хүчин чадал үзүүлэлтүүд нь ямар байсан. Одоо бол техник технологи одоо бол техник технологи хөгжөө 60 см хүртэлх одоо зузаантай нүүрсний үеийг олборлох боломжтой болсон. Тийм одоо хэрэгцээ шаардлагууд байна тий. Тийм учраас бол кондицийн үзүүлэлтүүд бол ер нь бол эдийн засгийн үзүүлэлттэйгээ холбоотой. Тий. Ер нь бол үр ашигтай авч болно л гэх юм бол тэр кондицийн үзүүлэлтийг наривчлаад ингээл явна гэсэн үг. Яг зүгээр бүдүүлгээр хэлэхэд тэр ашиглаж болох нөөц гэдэг бол тэр газар дор байгаа юмыг хэлэх биш. Техникийн хувьд авах боломжтой. Тэгээ авах нь эдийн засгийн хувьд утга учиртай юмыг л нөөц гэж үзэн тэрний шаардлага хангахгүй бол тэр үндсэндээ хаягдл чулуутайгаа л адилхан явна гэсэн үг шүү дээ тийм үү? Тийм. Ерөнхийдөө бол эдийн засгийн хувьд үр ашигтай олборлож болох тэр үзүүлэлтийг л одоо ер нь кондицийн үзүүлэлт гэж яриад байгаа тийм. Монголын нүүрсний салбар сүүлийн жилүүдэд огцом тэлж хэрэгтэй цаг үедээ эдийн засгийг тэтгэж байгаа нь олон 10 жилийн туршид энэхүү баялагийг ирж хайж нөөцийг үнэлэн тогтоосон Монгол геологчдын нүр их ажлын үр дүн юм. Өнөөгийн 152 тэрбум тонны нөөц хэмжээг 1993 онд Монгол геологч тооцоолсон бол түүнээс хойш хувийн гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд өөрсдийн хайгуулын зөвшөөрөлтөй ордууд дээр Австрали, Канадын гих зэрэг стандартын дагуу нөөцийг тодорхойлж байна. Цаашдаа геологийн хайгуулын ажил илүү өрнөж, нүүрсний орд газруудын судалгаа улам наривчлагдахын хэрээр нүүрсний нийт нөөцийн тооцоололж нэмэгдэх болно. Одоо нүүрсний ордын геологийн хайгуулын хийгдээд загвараа боловсруулад хаана ямар нүүрс байгааг тогтоочлаа тий. Тэгэл ингээд олборлолтод тасралтгүй жигд явждаг гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад ингээд өдөр тутам ашиглалтын геологийн ажил хийх шаардлагатай байдаг талаар тайлбарлаж. Ашиглалтын геолог гэдгийн гол одоо уурхайн ашиглалтын геолог гэдэг бол өдөр тутмын одоо олборлолтын явцад бол зайлшгүй шаардлага гардаг. Одоо экскэний одоо олборлолтын явцад бол одоо тэр нүүрсний давхраас одоо ялах шаардлагатай нүүрс үзэндөө гарна. Дунд нь чулууны үе гарна. Эсэлцэн нүүрс гэж одоо эрчим хүчний нүүрс гарна. Коксчих нүүрс гарна. Нөө байгалийн юм учраас яг ингээд тос усан салцсан юм шиг жигтгэн ингээд юм байж идэггүй бах тий. Байхгүй шүү дээ. Тэгээд энэ хайгуулыгээд нөөцийн тогтоогоод яг энэ тийм одоо зузаантай нөөц байна гэдэг бүгдийн нь бол ингээд жиг
хийнэ гэж байна. Одоо хайгуулын шугам гэдэг чинь бол хамгийн багадаа 100 м, 50 м. Зарим үед бол 300-400 м-ийн зайтай хайгуулын шугамар нөөцөө тогтоож байгаа. Тийм болохоор тэр 300-400 м-ийн донд байгаа нүүрс ямар байдалтай өөрчлөгдөхийг бол мэдэх ямар ч нөхцөл байхгүй. Олборлолтын явцал тэрийг одоо ашиглалтын геолог одоо шууд тэрийг шийдэж олборлолтыг л явуулдаг л үүрэгтэй л дээ. Тэр хайгуулын судалгаа хийсэн торны хооронд өөрчлөлтөөр юу өөрчлөгдөж болох вэ? Одоо тектоникийн байдлаар нүүрсний одоо гэвтээ одоо ийм давхраасны нүүрс чинь тектоникоор босоод бүр хөндлөн болцсон байж болно, босоо болцсон байж болно. Нэг үл ингээд атранд болоод чулууны үед маш их орцсон, ялахад бэрх болцсон байж болно. Тэгээд одоо тектоникийн нөхцөлөөс болоод бол янз бүрийн хэлбэртэй байж болно л доо. Тэгэл газрын гадаргаас одоо яг ингээд хөрс суулаа явж хахад одоо ойрхон хэсэгт бол одоо эсэлтлийн бүс их орсон. Тийм нөхцлүүд байж байна. Тэрийг бол одоо бас ялгаж эрчим хүчний нүүрс гэж ялгаж байгаа манайх бол. Ашиглалтын геологийн гол зорилго бол ашиглалт хийж байгаа уурхайн мөрөгцөг болон уурхаагаас нүүрс саяхгүй. Одоо нүүрсийг бол гарсан нүүрсийг бол бүгдийн олборлох гол зорилго бол бидний ганц зорилго бол тэр. Үндсэн зорилго. Үндсэн зорилго. Тэгээд гарч байгаа бүтээгдэхүүнүүдэд одоо хооронд нь холихгүй ангилаад бүтээгдэхүүний чанар сайн байх тий. Тэгээд олборлолтны хүр ашигтай байх. Тэр болгон дээр чинь ашиглалтын геологийн ажлын үр дүн гарах юм байна. Үр дүн тий. За геолог. За очлоо шүү. За гэрээдрээ оноо зогсож гараа буулаа шүү. 84-5 буугаад ирээрэй. Эс 84-5 ажиллаж байгаа одоо энэ мөрөгцгөөс болоод хөрс нүүрс ялгаж байгаа. Тий. Энэ хөрс нь бол энэ талтаа бол энэ хөрс нүүрсийн заагал энэ гарч байна л да. Энэ нүүрс нь болохоор эрчим хүчний нүүрс. Тэгэд энийг холихын тулд бол одоо ингээд холигдоод байна гэдэг хэсгийн оператор дуудсан учраас юун дээр ирж одоо оператортой юу өгч чинь. Зааварчгаа өгч чинь. Сайн уу? Яаж гайгүй юу? Явуулъя. Энэ нүүрс хөрсөө бол сайн ялгаж штэ тий. Нүүрсээ аваад хөрсөө аваад тэгээд нөгөө эрчим хүчний нүүрсээ болгож байгаа штэ. Тий. Эсэлцэн рүү. Тэгээд тийшээ болоод тэгэхээр кок нь яаж ин жоохон кок орж. Таад үзүүрээр жоохон кокс гараад байна. Тий. Тэрийг яхаар гараа яваад ирэхээр дуутчихгүй тийм ээ. Энэ эсэлцэн нүүрс. Тий, эсэлцэн нүүрс гэдэг нь энэ л дээ. Эсэлтэн гэдгийг та нэг тайлбарлаад өгдөг. Эсэлтэн гэдэг нь одоо ингээд газрын гадаргаас тий Гадартай ойрхон тий. Тэгээд одоо шүүрлийн ус мус янз бүрийн одоо тэр ус чигээс болж ингэж өгшөөд тий. Эсэлтэлд орж байгаа. Орсон хэсгийг бол эрчим хүчний нүүрс, эсэлцэн нүүрс гэдэг байгаа. Энэс доош металлургийн коксонд хэрэглэхээр коксчихгүй. Коксчихгүй. Баг хэмжээний кокс чинь. Сайн коксчихгүй. Энэс доош бол харлаад тий. Кок гэж яриад байгаа чинь ийшээ ингээл доош нөгөө метр гарантай кок лабораторид нөгөө дээж өгөөд гарсан гэдэг чинь ийшээ энэс доош байхгүй юу? Тэгээд гол нь саяны эксгний оператор хэлээд үз. Энэ хоёрыг ялгуулах. Тийм ээ? Тийм байна. Энийг нь бол эрчим хүчний нүүрс, энийг нь болохоор кок тавнаа. Тэгээд энийг одоо ингээд яг мөрөгсөд гараад ирсэн энэ ямар чанартай байна гэдгийг шинэ хэлжинд бас лабораторид дээж авч маргааш өглөө маш яравчтайгаар өгөх. Одоо ингээл зүгээр хутгаад хойлоо ажиллах юм бол нөгөө үнэтэй нүүрс чинь үнгүй нүүрсэндээ ороод нүүрстэйгээ хойлоо чанар нь унаад байхгүй болно шүү дээ. Тэгээд одоо энийг бид нар $10 зардаг байсан бол энийг $60, $70 зарна гэсэн чинь энэ чинь $10-ын нүүрс рүү ороо явчих гэсэн үг. Хойлоо чанар байх болчихсон юм гэсэн. Тийм учраас энийг бол маш ингэж ялгах гэж бол ажиллаж байна л да. Энэ маш энэ Энэ одоо хэдэн цэгээс авч байгаа? ингээд Нэг цэг гэдэг үг шүү дээ тий. Тэгээ мөрөгсгөөс хавтаа ингээд цэглэж авдаг байхгүй юу? Тэгвэл чанар нь наадах чинь бол эсэлтэл орчин байна. Эннээс авах. За. Бослоо.
За баг болчихгоо хаан. Одоо энэ дээжийг ямар зорилгоор хизээ үр дүн гарах вэ? Энэ одоо маргааш өглөө маш яралтайгаар өглөө одоо шууд ээлж эхлээл. Маргааш өглөөний ээлжнийг геолог шууд аваач лабораторид өгөөд маргааш өдөр 4 цаг гэхэд энэний хариу гарах хэрэгтэй. Зорилго нь Болохоор энэ кок хэр чанарын геолог одоо коксч чанартай нүүрс өнөө гэдгийг шалгаж одоо нөгөө дээжилдээсэн юугаа дахиж одоо шалгаж байгаа. Одоо шүүрпийн энэ чинь ингээд за олборлолтын ажил нааш экскаватор орохоос өмнө шүүрп ухаад дээж аваад шинжилж байгаа шүү дээ тий. Тэнд юм ус байна гэд. А тэгээ явж итэл бас жоохон эсэлцэн нүүрстэйгээ холдож гарч ирээд таныг дуудаж байна. Тэгэхээр танууд англи заавар маавар нөхчөөд тэгээ тэнд яг ямар юу вэ гэдгийг дахиж шалгаж байгаа. Тэгэхээр одоо байнгын ажиллагаа болох гэдэг шүү. Шүүрп авахд бол одоо яг ингээд дан ингэж шарн нь бол баг кок зааж ирсэн байхгүй юу? Тэгэхээр одоо ингээд мөргсгөө бол ирсэн чинь энэ шарн их болоод араа эсэл жоохон гороод ирэхээр нэг дахиж одоо мөргсгийн дээжээр шалгаж тэр чанарын геолог юу байна вэ? Кок байна гэдгийг шалгаж байгаа. Тэр үнэндээ уурхаа ингээл тасгалгүй 24 цагаар ажиллаж идэг. Ашиглалтын геолог бас хизээч дуудаж магадгүй. Тий. 24 цаг л ажилласан л да. Өдөрт одоо хичнээн хэдэн удаа иймэрхүү дээж авах хийх үү? Өдөрт бол заавчгүй нэг байдаг. Тэгээд явцын дунд яаралтайгаар дээж бас авах шаардлагатай байдаг. Тэр нь бол энэ мөргөцгийг улам наривчилж авч байгаа. Оолгон дээр бууж байгаа нүүрсийг нь бол бүр наривчилж гаргаж байгаа л да. Нүүрсний чанар юм одоо тэр тогтц могтц яг ингээд урьдчилж хүлээж байснаас хэр их өөрчлөгдөж байна. Танаа уурхаа. Ер нь бол манай уурхаа нүүрс бол өөрчлөлт байхгүй. Нэгэн жигдээ. Тийм маш сайн чанарын нүүрс байдаг. Уурхаачдын цаанд тэдний гэр бүл, улс нийгмийн амьдрал бүхлээр эдийн засгийг тэтгэж байгаа мөнгөн орлого байгаа учраас олборлолтын үйл ажиллагаа өдөр шөнийн 24 цагт тасралтгүй явагддаг байна. Уул уурхай олборлолтын явцад геотехник буюу одоо энэ хөрсний ханны бэхжилтийн асуудал маш их чухал байд юм байна. Ягаад гэвэл энэ яг технологийн дагуу явагдахгүй бол энэ том шорон хан нурах юм бол маш их эрсдэлтэй том аваар болох эрсдэлтэй байдаг. Тийм учраас төлөвлөлтийн инженерүүд, уулын ашиглалтын инженерүүд, тэгээд геотехникийн мэрэгжлийн инженерүүд бүгд хамтраад шийдвэрээ гаргаад судалгаагаа хийгээд тэгээд гүйцэтгэл төлөвлөгөөнийхөө дагуу хийж явдаг байна. Геотехникийн салбар бол сүүлийн үед одоо яг уул уурхай хувьд бол шинэ хөгжиж байгаа салбар гэсэн үг. Өмнө нь бол одоо Оросын системээр явдаг байхад бол инженер геолог гэдэг хүмүүс бол хөвчлэн геотехникийн одоо ажлыг хийдэг байсан гэж ойлгож болно. Одоо бол яг нарийн салаад одоо гэх юм уу геотехникийн инженер гэдэг хүн бол уурхаан одоо орон тоон дээр бий болоод яг дангаараа энэ үйл ажиллагаагаа хариуцаад явдаг гэсэн байна. Тогтворчлолтын судалгаа гэж төлөвлөлтөөс ахуулаад ингээл үйл ажиллагааны явц хийгдэх нь шүү дээ. Тэгэхээр юуны тогтворжилт гэдэг талаар жоохон дэлгэрүүлээ. За уурхай үүсэхэд одоо догол одоо ингээд олборлолтын ажил явахад догол мөргөцгүүд үүсэж байгаа. Энэ болгон дээр бол одоо яг нуралт гусалтыг одоо үүсэх үгүй одоо тэр геологийн структур талаасаа ямар байх вэ? Чулуулгын физик механик чанар талаасаа ямар байх вэ? Энэ бүх зүйлийг хослуулж ээж уурхайн загварчил одоо буюу pit design гэж ярьдаг. Энэ зүйл гарах дээр одоо оновчтой параметр ямар байхаг гэдгийг зүйлийг болохоор одоо тодорхойлж гаргаж өгдөг. Оновчтой параметрыг тодорхойлсноос цаашдаа төлөвлөлтийн инженерүүд маань одоо тэр параметрыг үндэслээд уурхайн загварчлалаа хийдэг л та. Тэгэхээр тэр геотехникийн судалгаа одоо чулуулгын физик механикийн чанар юу гэдэг нь тэрнээсээ хамаарад бас энэ доглуудын чинь өндөр налуу малуу тодорхойлно гэсэн үг үү? Ер нь олон хүчин зүйлээс шалтгаална л та. Доглын өндөр нам маань одоо нэгдүгээр тухайн уурхай дээр ямар техник тоног төхөөрөмж ажиллах чинь тэрний паспортод тохирсон байх хэрэгтэй. Тэгээд өөрөө хитрхи өндөр байх, догол одоо өндөр байх боломжтой үгүй гэдгийг бодоод одоо нөгөө оновчтой параметрын одоо тооцоолол дээр гаргаж ирдэг байна. Бермийн өргөн, доглын өндөр, доглын налуу гэсэн зүйлүүдийг болвол тэгээ хамгийн сүүл эцэстээ болвол уурхай ерөнхий налуугийн үнцэг гэж зүйл бол гарч ирдэг байна. Энэ бүх зүйлийг бол тооцоололоор гаргаж ирдэг байна. За тэгээд геотехникийн инженер хүн одоо тэр геологийн структур, физик, механик чанарууд гэж штэ. Тэрэн дээр ямар судалгаа амжилтууд хийгдэж байна вэ? Ерөнхийдөө геологийн хайгуулын ажил хийгдэх зэрэгцээд геотехникийн хайгуулын ажил бас хайгуулж байгаа. Ерөнхийдөө судалгааны ажлууд давхар цооногийн
одоо чөмгөн дээжээс ахуулаад дээж аваад лабораторид нөө физик механик шин чанараа тодорхойлуулад тэгээд одоо чулуулгын модель гэдэг зүйлийг бол үүсгэдэг байгаа. Тэн дээрээ үндэслээд одоо геотехникийн програм хангамжууд байгаа. Тэр олон төрлийн програмууд байдаг л да. Тэр програмууд дээр датагаа боловсруулад одоо нөө оновчтой параметр гэдэг байгаа зүйлийг гаргаж ирдэг байгаа л да. Геологтой уялдаж харьцдаг нь бол тийм. Геологийн одоо чулуулгын структур гэдэг зүйл байгаа. Тэрэн дээр одоо бас нөгөө програм дээр дата хэлбэрээр оруулж өгöd тэр бүх зүйл бас хэрэг болно л доо. Тийм. Тэгээ уялдаа холбоотой бүх ажил одоо уурхай дээр үйл ажиллагаа явуулж байгаа бүх инженер техникийн ажилчид хоорондоо тэгээд уялдаа холбоотой ажиллана л гэсэн үг л дээ. Тэр геологийн тогт чулуулгын бүх батаас ч хамаарад энэ нөгөө хааны чинь хэр тогтвортой байх нь нурах эрсдэл байна уугүй юу энэ гэсэн юм гарч ирэх гэдэг юм тийм үү? Тийм ер нь нэг хүчин зүйл нь геологийн структур болж байгаа. Тэгээ физик механик шин чанар одоо тэгэл тесэлгээний үйл ажиллагаа чичрэгэл цохилтын долгионы шин чанар манар гэдэг одоо энэ бүх зүйлүүд л нөлөөлнө гэсэн үг л дээ. Энэ бүх зүйлийг давхар хэмжээл тооцоолол хийгээл явна гэсэн. Одоо энэ тесэлгээ чинь бас нэлээд хэмжээний хүчээр нөлөөлж байгаа шүү дээ. Тэр нь одоо энэ хааныхаа нураах юм уу янз бүрийн эрсдэлтэй уулзруулах хэсгийг яаж тодорхойлдог? Энийг одоо ерөнхийдөө тесэлгээний пассворт гэж зүйл байгаа. Тесэлгээний пассвортыг бол тесэлгээний инженерүүд маань одоо хянаж гаргаад дараа нь одоо геотехникийн зүгээс уурхайн одоо төлөвлөлтийн инженерүүдийн зүгээс за яг загварчлалын дагуу тесэлгээ хийгдэх нүгүү гэдгээр хяналтаа тавиад тэгээд чичирхийллийн долгион хэмжигч гэж багж байдаг. Одоо манай дээр мета сенсор гэх. Тэрүүгээрээ одоо бид нар тухайн тесэлгээ хийгдэх үед одоо хан дээрээ байршуулаад хэмжилтээ аваад яг судалгааны ажил болоод нэг талдаа явчихж байгаа юм л та. За иймэрхүү чичирхийллийн долгионтой байхад бол хан нурахгүй байна. За дараа нь ингээл явцдаа өөрөөсөө яг тийм дотроос оновчтой бас одоо коэффициент гэх юм уу тийм тоо үзүүлэлтүүд бас гаргаж авч байгаа юм л та. Тийм. За одоо ингээд ашиглалтын явцад өдөр тутамд геотехникийн инженер ямар судалгаа хийж байна? За ашиглалтын явцад бол одоо өглөө ирээл гэх юм одоо ажил дээр ирээл одоо уурхай үзлэг шалгалтаа энэ хаана шинээр нуралт усалт үүсч үүсээгүй байна уу, нурах боломжтой газар шинээр бий болж үгүй гэдэг зүйлээ уурхай үзлэг шалгалтаа хийчихэд хэрвээ тийм зүйл байх юм бол тухайн ээлжинд ажиллаж байгаа уулын мастер тийм үү одоо ээлжийн төлөвлөгөө хийж байгаа төлөвлөлтийн инженертэй за юм байна шүү ээлжийн төлөвлөгөөн дээр энэ зүйлийг тодтогож оруулж өгөөрэй гэд тэгээд сэрэмжлүүлэх зүйлээ хийн. Тэгээд нөгөө нэг эрсдэлтэй бүсүүд геотехникийн эрсдэлтэй бүсүүд одоо 3 хуваачдаг өндөр эрсдэлтэй бага эрсдэлтэй дунд эрсдэлтэй гэд тэр эрсдлийн одоо зэрэглэлээр нь одоо дараагийн ямар арга хэмжээ авах уу гэдгээ бол боловсруулаад явдаг байна. За тэр эрсдэлтэй одоо бүсүүдэд тодорхойлохын тулд нэг хэмжилт хийж тарах бах тий. Тэгээ ямар хэмжилтүүд яаж хийгдэ? Мониторингийн хэмжилт. Одоо яг манай уурхай нөхцөлд болвол хоёр төрлийн одоо мониторингийн хэмжилт хийж байна. Крак метр буюу одоо хагарал анц автаа бүсдэр одоо хагаралын одоо ангаалт гэх юм уу тий. Тэр зүйлийг хэмжиж байгаа. Нөгөө төгөөр болохоор одоо сүүлийн үеийн Leica TM50 гэдэг total station байгаа. Энэ багчаар бол одоо ажиглалтын хэмжилтүүд. Энэ нь болохоор одоо нэг ойлгогч призм тэгээ програм өөрөө TM50 гэсэн багаж энэ гурыг хослол дээр явдаг зүйл байгаа л да. Одоо энэ жишээ нь одоо ойлгогч призм гэдэг энэ зүйл байгаа. Энэ ойлгогч призмыг одоо бид нар одоо уурхайн мөрөгцөг одоо нуралт гусалд үүсч магадгүй болон нуралт гусалд үүссэн зарим хэсгүүд дээр бол байршуулдаг байгаа. Тэгээд одоо тэр хан дээр байгаа мөрөгцөг дээр аварч чад зоогч юм тийм. Хан дээр байгаа мөрөгцөг дээр авч зоогоол тэгээд багжаараа хэмжилтээ хийгээл боловсруулалтаа. Яаж хэмжилт хийлээ? Одоо багж маань өөрөө ишээ лазераар одоо хэмжилт хийдэг байгаа. Лазераар буудна гэсэн үг. Тэгээд энэ дээр ойгоо энэ одоо энэ ойлгогч призм дээр ойсон координатыг багж өөрөө боловсруулад програм руу одоо манайд болохоор уурхаагаас офис руу вайрлсаар өгдөг байгаа. Тэн дээр одоо Geomos гэдэг програм байдаг. Geomos гэдэг програм дээр болохоор анализ хийгээд шилжилт хөдөлгөөн нь хаашаа ямар байна гэдгээ хараад тухайн үедээ тэгээд их байх юм бол яг аль призм байна гэдгээ тодорхойлоод яг тухайн нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах уу, уулын үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоох уу, яах уу энэ зүйлүүд шийдэв. Ийхүү төлөвлөсний дагуу бодит ажлыг талбай дээр гүйцэтгэхэд инженерийн тооцоо үндэслэл боловсруулах чадамжтайгаас гадна гинтийн асуудал үүсгэхэд оновчтой шийдвэр гаргах чадвартай өргөн туршлагатай ашиглалтын инженерүүд хэрэгтэй болдог байна. Уул уурхай ашиглалтын инженерийн үүрэг хийдэг ажил нь ямар онцлогтой байдаг вэ? За ашиглалтын инженер маань бол ерөнхийдөө уурхайн бүхэл процессын үйл ажиллагааг удирдах хийдэг. Нүүрс олборлолно, хөрс суулна, өрөмлөг тесэлгээний ажлыг зохицуулна, уурхай доторх болон хөрсний овоолгын зам талбайн
тээврийн зохицуултыг бас хийн. Ерөнхийдөө мастеруудад нараад өгнө. Тэгээ мастерууд маань операторуудад нараад өгнө. Ингээд уурхаан бүх үйл ажиллагааг бол хариуцдаг. Сая төлөвлөлтийн инженеринд ингээд шийдвэр гаргаад энэ экскаватор мөрөгцгөө солихоор шийдвэр гаргаж байна шүү дээ, тий. Тэгэхээр тэрнтэй төлөвлөлтийн дагуу гарсан үйл ажиллагааны гүйцэтгэлийг тийм хийдэг гэж газар дээр нь ойлгож байна. гүйцэтгэн тий. Газар дээр нь гүйцэтгэн. Одоо энэ саяны гаргасан шийдвэрийн дагуу юу вэ? За саяны гарсан шийдвэрийн дагуу 84 экскаватора төр хөрсний мөрөгсөлт оруулна. Тэгээд лабораторийн дээж гарсны дараа нүүрсээ когс руу явуулах уу, эрчим хүч рүү явуулах уу гэдгээ шийдээд буцаагаад нүүрслэгээ олборлолт руу оруулнаа. За ашиглалтын инженерийн одоо энэ хийж байгаа үйл ажиллагааны хүрээнд ингээд нэг нэгээр нь дурдвал ямар ажил? За хамгийн эхний ажил бол одоо ханыг бол төлөвлөгөөний дагуу налуулах ёстой. Бид нар газрын гадаргаас доошоо одоо 100 гаруй метр суудсан байна. 12 метр болгонд танаа цэвэрлээд бээрм аваад ингээд доош суудгаа. Жишээ нь 84 одоо 1514 төвшин дээр ажиллаж байна. Одоо энэ хойдлын ханыг бол бид нар 12 метрийн мөрөгцөг хан үүссэн байгаа. Энийг 35 градусаар налуулах ёстой. Одоогийн байдлаар энэ сүүлийн хэсэг нь бол нэг 45 градусаар налцсан байна. Энийг бол одоо цайны цагаар засуулах гад мастер гам баяртайгаа яриа байж байна. Тий. Мөрөгцгийн хан 35 градустэй. Тий. 35 градусаас илүү босоо байвал ямар эсвэл? Босоо байвал одоо нуурах хэрэгсэлтэй. Босоод уурхаануудад бас хан нурлаа гэсэн үйл асуудлууд яригддаг. Манай уурхад бол төлөвлөгөөний дагуу эхний 30 метрийн ханыг бол 35 градусаар налуулад доош хануудаа 45 градусаар налуулж байгаа. 45-аас 55 градусаар налуулж байгаа. Одоо уулын ашиглалтын процессын явцад те ямар хүндрэлүүд гардыг, хаана ямар шийдлүүд хийдэг? За жишээ нь өнөөдөр 60-30 катын 60-30 экскаватор 1465 төвшөнд мөрөсгөх шилжих ажил гарсан. Үүнтэй уялдуулаад экскаватор ороход зам талбайг нь бэлдэх тээврийн зохицуулах ажил хийгдсэн байгаа. Тээврийн зохицуулах ажил одоо нийтдээ хичнээн хэмжээний тээвэр ямар ажлууд хийгддэг те? За ашиглалтын инженер бол ерөнхийдөө экскаваторын мөрөгцөг болгон дээр очиж хүрээ хязгаар хэтэрж ийн үгүй юу шалгана. Улны төвшин төлөвлөсөн хэмжээнд явж ийн үгүй юу шалгана. За буулгалтын талбай хөрсний явуулга дээр буулгалтын аюулгүй ажиллагаа хэвэн явагдаж ийн үгүй юу шалгана. Бас хүрээ хязгаар хэтэрж ийн үгүй юу шалгана. Мөн өрмийн талбай төлөвлөсөн өрмийн талбайд өрмөд өрөмж ийн үгүй юу төлөвлөгөөний дагуу явж ийн үгүй юу шалгаж мөн уурхад болон хөрсний явуулга дээр замын хөдөлгөөний зохицуулалт тээвэр бид нар замын хөдөлгөөний хэвэн байна уу юу үргэлж шалгаж явдаг юм аа. Энэ том уурхайн өнцөг булан бүрт явагдаж байгаа энэ их ажлыг эдийн засгийн хувьд үр ашигтай байна уу? Төлөвсний дагуу явж байна уу? Гүйцэтгэл нь ямар хэмжээнд байна гэдгийг хянахын тулд маркшедрийн нарийн хэмжил зайлшгүй шаардлагатай байт юм байна. Маркшедрийн инженерийн үүрэг оролцоо ямар байдаг уурхайн? Уурхай үйл ажиллагаанд бол маркшедер инженер өдөр тутмын одоо уулын цол хөдөлж байгаа бүх газар нь хэмжилт хийж яг өдрийн хөдөлж байгаа метр кубик боловсруулж гаргадаг тийм үүрэгтэй байгаа. Хэмжилтүүд нь бол одоо өдөрт бол хөрсний явуулгын хэмжилт гэж байгаа. Нүүрсний эсклад тэгээ одоо уурхай тэгээ бүх зам талбай барилга байгууламж за маркшедер шаардлага болж байгаа хаан цэг тавих хөдөлгөөнтэй байна. Бүх газар л ер нь маркшедер хэмжилт хийдэг байна. Тэгэхээр одоо энэ явж байгаа бүх үйл ажиллагааг чинь тоон төрүүлээд тий яг хичнээн хэмжээний ямар ажлууд хийгдсэн бэ, хаана хизээ өрхүү гэдэг бүх одоо суурь мэдээллийг боловсруулж гарна гэсэн үг. Тэгнэ. Анхны одоо төлөлтөөс өгж байгаа хүрээг хязгаар одоо хяналтыг л маркшедер рүү тавина бас давхар. Маркшедер тэр ажиллаа хийхэд тулд ямар үе шатлуудаар ямар багаж хэрэгжилдэг, ямар програмаар ажилладаг. Энэ багаж маань хоёр төлөвлөгөөний ER10 гэдэг GPS байгаа тэрэмлээ. Энэ багажаараа бид нэр одоо өдрийн хоногийнхаа ахилтыг хэмжихэд бол
боловсруулсан урд өмнөх өдрийнхаа лайныг ийш оруулж өгөөд тэрнээд байгаа өдрийнхөө хоногийн ахилтыг хэмждэг байгаа. Одоо хэмжин гэхээр цэгүүдээр очиод координатууд аавна гэсэн үг. Одоо ирмэг яриалынхаа яг өөрсдийнхөө авах боломжтойг ингээ алхаад аваа явчихна гэсэн цэг төсбөр байна. Тэрийг очиод боловсруулад програм дээр боловсруулад хоногийн ахилтын хичнээн метр куб уулын цол хөдөлсөн бай гэдгийг тодорхойлж өгдөг байгаа маркшэд. Нөгөө хэмжин координатуудаа хооронд нь холбохоор зэрэг ажлын хэмжээнд бодогдох нь тий. Өдрийн нэг хоногийн ахилт нь л бодогдно л гэсэн үг. Маркшедрийн тэр гаргасан одоо энэ юунаас чинь нөгөө хэмжилт хийгээд нэг юм тоо гараад ирж штэ. Тэр нь буцаад төлөвлөлтөндөө ороод нэг ингээ эргэлдээ нэг тиймэрхүү болох уу? Болно. Тэрийг. Бидний өдрийн хэмжийн хэмжилтийг төлөлтийнхэн маань авч өдрийн одоо daily гэж ярьд юм да бид нэр төлгөөгөө хийдэг байгаа хоногийнхаа өдөр болгоны ахилтаар. Ер нь бүх юм хоорондоо уялдаатай. Геологууд маань авч ашиглана. Төлөлтийнхэн ашиглана, бус гэлтэн нэгжүүд бас авна. Уулын цулаас өөр юу юм? Уулын цулаас гадна одоо ордын хэмжээнд байгаа бүх барилга байгууламж, объектууд, бүх инженерингийн ажил хаана юу болж байна бүгдийг хэмждэг байгаа. Одоо усны төвшинг, улаан нуурын төвшинг маркшедрүүд хэмжиж байна. Төвшингийн одоо хэмжээд эзлэх хүнжигийн тодорхойлж өгнө. Бас усны хаялга, далан, шуудаа бүх барилдны төлөвлөгөөний цэгүүдийн газар буулгаж өгдөг байгаа. Энэ их хэмжээний байгалийн болон техникийн өгөгдөл тулгуурлаад энэ хэмжээний том талбайд олон 10 техник хэдэн 100 хүний үйл ажиллагааг өдөрдөн төлөвлөн явуулна гэдэг нь нарийн ухаан байж таарна. Бид нар ашиглалтын геологтой ингээ яриад явж хат нөгөө нөхцөл байдал нь өөрчлөгдөд идэм байна л да. Тэгэхээр тэрнтэйгээ уялдаад уулын ажлын төлөвлөлтөнд бас нөлөөдөд явах уу? Тэгин нүүрсний чанар болон газар дээрх структур чанар эсэлэл өөрчлөлт гэх мэт одоо нүүрсний чанарт нөлөөлдөг хүчин зүйлүүдээс шалтгаалаад төлөлтийн ажил бол дагаад өөрчлөгдөөд тэгээд явдаг байна. Төлөвлөлтийн ажил ер нь ямар хүрээг хамарч яаж хийгдэж вэ? Уурхайн төлөлтийн ажил нь бол уурхайг эхлэхээс ахгуулаад энэ уурхайг хаах хүртэлх ажлыг зөв оновчтой байдлаар төлөвлөж явах нь чухал байдаг. Удаан хугацаанд үр өгөөжтэй ажиллах нь одоо төлөлтийн инженеруудын гол үүрэг байдаг. Тэгээд төлөлтийн инженер нь бол уурхайн төлөлтөөс гадна гадар гадаргуугийн төлөвлөлт, уурхайн технологийн хөрсний уулга, уурхайн сар жил дунд богино хугацааны төлөлтүүдийг бүгдийг хийдэг байна. За одоо энэ ингээд төлөвлөлтөө хийсэн дэвсгэр зураг ногш гэн тий. Тэгэхээр энэний одоо энэ ордын хэмжээнд ингээд нүүрснийхэн чанар нь хувьсаж өөрчлөгдөнө. Яаж өөрчлөгдөх вэ? Тийм газар дээр нүүрсийг олборлоход бол нүүрсний чанар болон структур эсэлэл өгөршлийн бүс ч юм уу тийм зүйлээс хүндрэлүүд гардаг байгаа. Өөрчлөгдөн гэсэн үг тийм. Анх төлөвлөснөөс. Тийм анх төлөвлөснөөс ер нь өөрчлөгддөг. Одоо нүүрсний унал сунал тийм өөрөх нь эсэлэл өгөршлийн бүсээс хамаарат төлөлт маань өөрчлөгддөг байгаа. Яагаад тэгэхээр бид нөгөө төлөвлөсөн чанарын нүүрсийг олборлож чадахгүй байх тийм нөхцөл байдал үүсдэг гэсэн үг. Тийм одоо нөгөө хүлээж исэн нүүрснээс нь өөр төрлийн нүүрс гараад ирэх юм шүү дээ. Бидний олборлно гэснээс өөр төрлийн нүүрс гараад ирэхээр дагаа төлөлт маань өөрчлөгддөг гэсэн үг. Ер нь хэд хэдэн төрлийн хүндрэлүүд гардаг. Геологийн моделийн нүүрсний чанарын өөрчлөгдөх болон нүүрсний структур өөрчлөгдөх ч юм уу тийм асуудлууд гардаг байгаа. За тэгээ өнөөдөр ээлжийн төлөвлөгөөгөөр нүүрсэн дээр явж байгаа 3 экскаватор дээр нүүрсний чанарын асуудал гарсан байна. Энийг хэдлээ газар дээр навч харж шийдвэрлэе. 84 таваад талбаар оноо. Нэндрүү таваа зогсож байгаараа буугаатгаа. За энэ одоо саяны нөө станцаар дуудсан асуудал бол эрчим хүч нь коксч нүүрс рүү шилжсэн гэсэн мэдээллийн дагуу ирчээд байж байна. За энэ дээрээс болохоор геологоос чанарын дээж авцсан. Чанарын дээж аваад лабораторид өгсөн байна. За тэгээд лабораторид очиод дээжний хариу өдөртөө гардаг. Тэр болтол бид нар энэ мөрөгцгийг ачлалт хийхгүй байх шаардлагатай болоод байна. За энэ дээрээс болохоор шийдэх асуудал нь болохоор энэ байгаа экскаватораа шилжүүлж өөр мөрөгцөг, хөрсний мөрөгцөгт ч юм уу, коксч нүүрсний мөрөгцөд оруулахар шийдвэрлэх шаардлагатай болоод байна. Лабораторийн хариу гартал ажил зогсчихгүй байх ёстой учраас
өөр газар төлөвлөлөө тэндээ ажил явуулж явах нь байна тийм үү? Ер нь бол 7 хоног сараараа бид нар сквадраа төлөвлөсөн байгаа. Мэдээж дараагийн мөрөгцөг бэлэн тэр мөрөгцөг рүү ямар нэгэн асуудал гарахад дараагийн мөрөгцөг рүү шилжүүлэх бүрэн боломжтой. Тэгээд ашиглалтайгаа ярилцаад дараагийн мөрөгцөг рүү шилжүүлэхээр ярилцъя да. За энд одоо нүүрсний чанар өөрчлөгдсөн гэдэг авъя. Тий энэ цанхийн 100 уурхайн Б уурхайн тэлэлтийн уурхайн 10-ын түвшинд 14,510-ын түвшинд 9-4 хожиж байгаа олборлолтын хэсэгт одоо коксч нь термал нүүрс олборлож байна гэсэн түвшинд 10-ын түвшинд коксч нүүрс доороосоо гарч ирсэн байна. Тий. Энийг одоо коксоо олгороо талбай авилж явуулах шаардлагатай. Уулын зүгээр хүлээгжсэнээр бол эрчим хүчний нүүрс авах хэрэгтэй юм байна. Тий, төлөвлөгөөр бол эрчим хүчний нүүрс байх хэрэгтэй. Тэгээд доош болохоор коксч нүүрс авах. Тий, ер нь тэгээ коксч нүүрс гараад ирсэн байна. Энэ нэлээд тийм өгөлсөн юу харагдаад байна шүү дээ. Эдгээр бол эрчим хүчний нүүрс. Тэгээ энэ рүүгээ коксч нь орж. Коксч нүүрс гарч ирж байна гэсэн. Нүүрс бол эрчим хүчний гол их үүсвэр. Тэрж утгаараа дэлхийн эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 40% нь нүүрс ашиглаж байна. Харин 15%-ийг гангийн үйлдвэрлэлд зарцуулж байгаа юм. Гангийн үйлдвэрлэлийн 70% нь зөвхөн коксч нүүрснээс хамаардаг гэж ойлгож болно. Дэлхийн нийтийн эрчим хүчийн гангийн үйлдвэрлэлийн гол түүхийн эдийг өнөөдөр нөөцөөр тэргүүлэгч орнууд үйлдвэрлэж байна. Коксч нүүрс нь ихэвчлэн Ази номхон далай, Хойд Америк, Евразийн бүс нутагт тархсан байдаг ба Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Америкийн нэгдсэн улс, Монгол, Австрали, Канада зэрэг орнууд коксч нүүрсний нөөц ихтэй. Уурхайчид нүүрс олборлохоос гадна үерийн усыг цуглуулж, уурхайд шүүрлээр орж ирж байгаа хаягдл усыг хоримтлуулж, тоосгүйжүүлэх, мод зүлэг тарих, дөхөн сэргээлтэндээ ашигладаг сонирхолтой ажил хийдэг юм байна. Энэ бол байгалийн нөөц баялагийг хаягдлгүй иж бүрнээр ашиглаж байгаа бас нэгэн хэлбэр юм. Одоо уурхан үйл ажиллагааны явцад гидрогеологийн үүрэг оролцсон ямар байд? Нүүрсний холбоо нь өөрөө заавал устай орчинд үүсдэг, нүүрсээ дагаа заавал газар дор усны хоригдлол үүсдэг. Ерөнхийдөө геологийн тогтцоод агаад манай уурхан хувьд гэх юм бол яг гидрогеологийн үүднээс их юм бол энгийн нөхцөлтэй. Яг тэр усцал хайцсангуу баг бус уурхай, бус нүүрсний уурхайг бодвол ус зайлуулах шүүрлийн цооног бага хэмжээгээр байх хэрэгтэй ч гэсэн бүр тийм үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхээр тийм одоохонд бол тийм биш байгаа. Яг мэдээж яванда манай уурхач 300 гаруй метр ил аргаар олборлоо гэсэн. Тэгт тусам доошлох тусмал усны хэмжээ хэдий багч гэсэн дээрээс ахвал нэмэгдээл яваад байна гэсэн. Одоо хэдэн метр дээр байна? Одоо манай уурх хамгийн гүн хэсэг нэг 100 орчим метр байна. Тэгэхээр одоо 200 300 тусмал ус. Тийм улам усны урсгал нэмэгдэнэ гэсэн үг. Энэ хөрөн нүүрсний ил уурхайд чинь бүр ингээд усандаа автаад үйл ажиллагаа явуул болохгүй хүртэл эрсдэл үүсэх нөхцөл байд юм шиг байна шүү дээ. Тийм нөхцөл байна. Тэр ерөнхийдөө нөгөө орчныхаа геологийн тогтцоос л болж байгаа гэсэн. Тэр шүүрлийн усыг жишээ нь цуглуулж аваад юунд ашиглах вэ? Яаж цуглуулж ашиглах вэ? Тэр талаар нэг тайлбар. Олборлтын явцад ингээд шинэ давхар нүүрсний давхрыг нэгдэх эсвэл нүүрснийхээ уул таацыг нээхэд те тодорхой хэмжээгээр ус илэрдэг. Ягаад тэр банк биш зөвхөн нөгөө линз хэлбэртэй ч юм жижиг хөрөнгөл хэлбэртэй өргөсөн байдаг учраас. Тэгээ нээчгэр нөхөн нээчгэр шүүрж гарч ирдэг. Тэрийг болохоор ямар нэгэн байдлаар саатуулах жижиг хэмжээний канав ухах, сууг ухах. Тэгээ жижиг хэмжээний зүүн ухаад тэндээ ноцоос тавиад зөвхөн үйлдвэрлэлийнхаа зам услагаанд л зөвхөн ашигладаг байна. Бүр ингээд одоо их хэмжээний үер цас бороо ороод үер болвол тэр уурхаар бас хэмжээд ус ороход эрсдэл байх уу? Тэрнээс яаж хэлэх вэ? Ерөнхийдөө тэгээд үер орж ирдэг суура сайр одоо говийнхан бол гол гэж ярьдаг те. Тэн дээр тэдний урсгалыг боох, далан барих, урсгалын чиглэлийг өөрчлөх гэдэг тийм арга хэмжээнд байдаг. Хэрвээ тийм ах бол манай уурхай харьцангуй том талбайтай учраас тэднийг хаасан ч гэсэн зөвхөн уурхайн талбай дундах хурд үндэсний хэмжээс хамаарат хэмжээс өглөө төгөлдөг. Тэднийг бас мэдээж нэг дор цуглуулахын тулд сууг татаад зүүн хүндээ суулгуулаад дараа нь буцаад зам услаантай үйлдвэрлэлийн хавлаас ашигладаг. За тэгэхээр одоо уурхаа руу ямар хэмжээний ус орж ирж магадгүй вэ нүгний шүүрлэлээр гэдгийг хянж хэмжих шатараад л ямар хөө. Тэрийг бол эхний хэмжээнд тооцооны үзүүлэлтэд тодорхойлно. Ерөнхийдөө талбай хэмжээгээр уурхаа шүүрч хэмжээний шиг тооцно гэсэн үг. Тэр хэмжээг тооцох үзүүлэлтүүдээ болохоор уурхаа үйл ажиллагаа хийхээс өмнө гидрогеологийн хайгуул судалгааны ажлаар
тодорхойлсон байдаг. Тэрнийхээ үрээгээр тооцоо авчих гэсэн. Зүгээр яг одоо байгаа энэ цоног гэхэд хяналтын газар дор усны гормын хяналтын цоног гэсэн үг. Уурхай орчин усны газар дор усны түвшин хэдийн хэмжээд явж байгааг хэмждэг. Одоо л хэмжээ авчтай. Энэ мань одоохондоо гар түвшин гар ажиллагаатай байгаа. Энэ бол өшөө өөр 2 цоног дээр бүрэн автомат цоног яасан баг. Энэ бол одоо ингээ хүндрүүлэгчтэй метр уулгаад тэгээ хэдэн метрээр усны түвшин байна гэдгийг хэмжиж байгаа юм тийм үү? Тийм. Одоо энэ өөрөө багаж маань өөрөө усанд орохоор контакт өгч. Одоо энэ дээр гэрэл болон дуугаар мэдээлэл тохиогддог байна. За. Одоо энэ дамарч нь үү? Тийм. Энэ дээр сенсортой үзүүлдэг гэсэн үг үү? Тийм одоо энэ ингээ талаар ингээ 2 одоо нэг контактны 2 утасны явж байгаа гэсэн. Тэгээд энэ хоёр нь одоо нэг сүлжээ нөтөрхөөрөө дуу тохиогддог гэсэн үг. Одоо ингээ дуу өгöd энд одоо ингээ гэрэл тасч байгаа гэсэн. Хэд дээр дуурч байна? Одоо 52 м 32 см. 52 м. 52 м 32 см дээр усны түвшин байна. Доор одоо ус тогтцсон байна. Усны тогтмол түвшин гэсэн үг. Өөрөө байгалийнхаа юу. Тэр мэдээллийг яаж ашиглах вэ? Юунд хэрэглэх вэ? Тэгээд юу юм да. Одоо ингээд энэ түвшин маань ингээд доошоо буураад уурхай үйл ажиллагаа явах доошоо буурах тусам шүүрээд ялгараад шүүрж байгаа гэсэн утгаар харж байгаа. Ингээд хянаад тэгээд бас энэ газар дор усны чиглэлийг бас харж болно л та. Иргэн тойрныхоо цоонуудаас мэдээлэл авахар аянд ингээд багасаад байдаг. Уурхай маань одоо хамгийн түрүүний гүн хэсэг байсан шүү дээ. Том нуур маягийн тогтооцсон байгаа. Тэнд бас ахаад шүүрлэн цоонууд байгаа. Тэгээ бүх цоонуудын мэдээллүүдийг програмд оруулаад тэгээ ерөнхийдөө одоо газрын ирлэх байдаг шүү дээ. Тэр шиг тийм зураг гарч ирдэг. Тэгээ ерөнхийдөө усны газар дор усны чиглэл хаашаа хаанаас хаашаа вэ? Одоо энд хэдийн метрт явж байгаа гэдгийг ерөнхийдөө харж байна гэсэн үг. Тойрсон бүх цоонуудаас тий. Тэг яг тэр чинь уурхайг үнсгэрэх тусмаа нөгөө үйл ажиллагаагаа тасалдгүй явуулахын тулд урьдчилж нэлээд сайн судалгаатай болох нь. Дээрээс нь бас сайн ус ялгараад байх юм бол нүүх нь өөр зорилгоор ашиглах боломжтой. Тийм, буцаага тэр усаа үйлдвэрлэлийн хэрэгцээнд ашиглах боломжтой. Тэгэхээр зөвхөн одоо нүүрс байжуулах хэмжээнд бол ашиглах. Тийм хэмжээнд хүрэхгүй. Ягаад тэр эн чинь усны гарал баг уцал багтаа учраас зөвхөн яг өдөр тутмын уурхай үйл ажиллагаа зам услахаа тийм юмд л ашиглах боломжтой. Магадгүй зэрэглэгжүүлэлттэй нэг тэр зэрэг. Тийм, яг нэг уурхай шүүрж байгаа ус одоо нүүрсний давхаргаас гарч байгаа уснууд ерөнхийдөө эрдэсчил ихтэй байдаг болохоор мод туслаханд бас тохирохгүй байна. Тэгээ усны химийн шинжилгээ хийгээд ер нь бүх стандартуудаар тодорхойлоод тохиромжтой төхөвжгүй гэдгээ хараа явчихдаг. Нүүрсний ордыг олж идрүүлээд ашиглалтанд бэлдээд олборлолт явуулна гэдэг бол маш олон төрлийн нарийн мэрэгжлийн инженерийн шийдэл шаардсан ийм ажил байдаг юм байна. Геолог, геофизик, гидротехник, төлөвлөлтийн инженер, ашиглалтын инженер, тэсэлгээний инженер гэх мэтлэн тал бүрийн нарийн мэрэгжлийн инженерүүд нийлжээж хамтарч шийдвэр гаргаж төлөвлөж төлөвснийхээ дагуу гүйцэтгэл хийжээж энэ бүхэн ажил хэрэг болдог. Дээрээс нь энэ олон хүнд даацын том хүчин чадалтай техникүүдийн засвар үйлчлэгийг хариуцдаг механик инженерүүд, аюулгүй ажиллагааг хариуцдаг хөдөлмөр хамгааллын инженерүүд маш чухал үүрэгтэй байдаг юм байна. Дэлхийн нүүрсний батлагдсан нөөц 860-94 тэрбум тонн ба одоогийн хэрэглээний түвшингээр тооцвол 112 жилийн нөөцтэй байна. Бүгд найрамдах Хятад ард улс 114.5 тэрбум тонн буюу 13%, Австрали 76.2 тэрбум тонн буюу 9.2%-ийг тус тус эзэлж байна. Нүүрс үйлдвэрлэл хэрэглээгээрээ бүгд найрамдах Хятад ард улс дэлхийд 1-р ордог. Америкийн нэгдсэн улс хамгийн их нүүрсний нөөцтэй орн бөгөөд 2018 оны байдлаар 237.3 тэрбум тонн буюу дэлхийн нүүрсний нөөцийн 27.6%-ийг эзэлж байна. Нүүрсний ордыг олж илрүүлэх, ашиглалтанд бэлтгэх, олборлолт явуулах нь асар их судалгаанд суурилсан маш олон чиглэлийн нарийн мэрэгжил шаардсан ажил болохыг та бид олж харлаа. Байгалийн өгөгдлийг баялаг болгон хувиргаж эдийн засагт оруулж байгаа тэр хүч бол мэдлэг юм. Энэ мэдлэгийг олж эзэмшээд хэрэгжүүлж байгаа хүмүүс бол уул уурхайн салбарт ажиллаж байгаа Монгол инженерүүд юм аа. Монгол инженер нэвтрүүлэг энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түрүү баярлалаа.